Үндэсний шагаан харваан томоохон тэмцээнүүдийн нэг бол Дорногов аймагт зохион байгуулагддаг Шинийн 8-ны харваа байдаг. Жилбэр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээний өрсөлдөөн ширүүн болдог. Энэ жилийн тэмцээнийг Дорногов аймгийн шагаан холбооноос зохион байгуулалт явуулах юм а. Шинийн 8 гэж нэрлэгддэг харваачдын цаг зав ажлын боломж нөхцөлийг тааруулан энэ жилийн хувьд амралтын өдөр явуулахар болжээ. Тэмцээн энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд Дорногов аймгийн төв Сайншин хотод болох юм байна. Дашрам сонирхуулахад 2013 оны өнгөрөх сард болсон шагаан харвааны холбооны тэргүүлэгчдийн хурлаар дөрвөн зарим нэг өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал улсын баяр наадам, улсын аврах шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээнүүдэд стандартын дагуу хийсэн малгай залааг өмсөж явахар тусгажээ. Үүнд малгайны голчин 4 см байх юм байна. Тиймээс заасан стандарт хэмжээ зөрчсөн малгай залаатай харваачдыг тэмцээнд оролцуулахгүй байхаар тусгажээ. Мөн улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцох баг харваачдын бүртгэлийн хураамж хүн тус бүр 20,000 төгрөг. Хэрвээ аймаг хотын аврах шалгаруулах тэмцээнээс эрхээ аваагүй бол 40,000 төгрөгийн хураамж төлөх юм а. Үүнээс зэрэгцээ тэмцээнд оролцох баг харваачид 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багууд ирэх 3 сарын 1-ний өдрийн дотор өөрсдийн баг харваачдын нэрсийн жагсаалтыг Монголын шагаан харвааны холбоонд бүртгүүлж багийн нэгдсэн үнэмлэхийг авах юм байна. Учир нь тус үнэмлэхийг үндэслэн улс бүсийн чанартай тэмцээн уралдаануудад оролцуулахар болжээ. Мөн энэ удаагийн хурд тэргүүлэгчдийн хурлаар бас нэгэн өөрчилсөн зүйл бол арав зурхааны хоорондын зай 12 см байхаар шийдвэрлэсэн байна. Харин зурхай, хасаа, тохоо хэцний өндрийг 2002 оноос хойш өнөг хүртэл мөрдөж байгаа одоогийн дүрмийн дагуу стандартыг мөрдөхөр болсон байна. Дашрам сонирхуулахад шагаан харвааны цол зэргийн тухайд улсын наадам болон улсын аврах шалгаруулах тэмцээнд эхний 3-т 1 удаа байр эслэхэд дэд мэргэн, 2 удаа бол мэргэн, 3 бол гарамгай мэргэн болдог. Үүнээс 4 бол дархан мэргэн, 5 бол үлэмж дархан мэргэн цолыг тус хүртдэг журамтай. Үүнд багийн амжилт болон ганцаарчилсан төрөл буюу цуваа харваанд үзүүлсэн амжилт багтдаг. Харин спортын мастер цолны боловсролыг зөвхөн улсын аврах шалгаруулах тэмцээнд 5 удаа шүүгэрсэн тохиолдолд болцол хангадаг дүрмтэй. Улсын баяр наадамд ганцаарчилсан буюу цуваа харваа явагддаггүй. Аймгийн цол зэргийн тухайд мөн адил аймгийн наадам болон аймгийн аврах шалгаруулах тэмцээнд 5 удаа төрүүлэх эсвэл шүүгэрсэн тохиолдолд аймгийн гоц мэргэн цолны болцол биелүүлдэг.